шаардлага хангахгүй захимжаар гарсан төсөл хэрэгжүүлэгчгүй 59 орн барилга байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 6 том дэд төрийг дагсан орон сууцчлуулах том бүтээн байгуулалтын ажлууд байна. Тэгээд бид нар өнгөрсөн хугацаанд хохирсон иргэдийн төлөөлөлтөд уулзлаа, хохирсон аж ахуйн нэгжийн төлөөлөлтөд уулзлаа. Иргэд тохирсон нөгөө талдаа орон сууц удаашрсан аж ахуйн нэгжин сүүлдээ бараг дампуурсан гэдэг нэг ийм нөхцөл рүү яваад байгаа учраас бид нар 2025 онд хэрэгжих зорж байгаа 13 төслөө бид бүтцийн хүртээн шаардлагатай тулгуурлаж сонгогчл уралтыг заглаж байна. Хаантай холбогдолтой асуудал дээр бол их усрын асуудал яригдж байгаа. Энэ дээр бол мэдээж хэрэг 220 билбэлтийн хүчил, 110 билбэлтийн хүчил, 35 билбэлтийн хүчлийн их усрын асуудал яригдана. Орон сууцны барилгууд бол 2 дугаар зэрэглэлийн байх ёстой учраас энэ цаашид одоо хичнээн шиг хаалттай станц барих уу, ямар ажил төлөвлөх үү гэдэг бол биднээс тэр гарч өгсөн ачаал дээр үндэслээд асуудал гаргана. Монгол улсад эрчим хүчний чалын дутагталд орсон байгаа гэдгээс хамааруулаад эрчим хүчний яамтай заавал уулз зөвшөлж ийм асуудлууд гарч байна. Ачааллын мэдээг дахиж аваад хичнээн шиг ямар барилга аль байрлалууд дээр баригдах вэ гэдгээс нь хамааруулаад тодорхой хэмжээр эргэлэлт хийгдээд эргэлэлт хийгдсэний дараа бас эргээд хариу өгөхөөр ингээд боллоо. За ус угийн удирдах газрын цэвэр усны горим тооцооны инженер Атар Жаргал байна. За өнөөдөр Улаанбаатар орон сууцчлуулалт компани дээр за 2025 онд хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа 13 байршлын талаар одоо инженерийн байгууллагатай уулзсан уулзалтанд дэж оролцлоо. Манай байгууллагын хувьд бол одоо тухайн 13 байршлыг хэрэгжүүлэх төлөвлөж байгаа байршлуудын одоо төлөвлөлтийн шийдэл болоод ус ахуйн шаргал зургийн нөхцөл байдлын талаар тайлбар өгсөн байгаа. Ерөнхийдөө тухайн байршлууд дээр бид нэр манай үндэс магистрал шугам сүжигний ачаал хэрхэн хүрэлцэх юм бэ, хүрэлцэхгүй юм бэ гэдэг нь тайлбаруудыг өглөө. Гэсэн 13 байршлаас бол 12 байршил дээр бол манай үндэсэн дамжуулагч болон түгээх шугам сүжигний ачаал бол хүрэлцгээр харагдаж байна.